За өнөөдрийн маань зочноор өнөөдөр маш гайхалтай миний бас иргэн тойрны хүрээллийн маань нэг найз маань орж байгаа. Тэгээд манай Монголын нэрийг Солонгос маш их олноор танилсан хүн байгаа. Тэгээд тэр үнийг ингээд зарлахад бол амар ойлгомжтой. Одоо ингээд та ингээ харахаар ингээ юу гэдгийг мэдэж байна уу? Ингээ харахаар юу гэдгийг мэдэж байна. Ингээ чэвэсэг. Монгол нэр нь ч ингээд бүжиглдэг нэр нь. За ингээ өнөөдрийн зочноор бидний хүндэт зочин бүжигчин маш гайхалтай өнөг орж байна. Тэр бол чигөө Ямакаси. Let's go. Энэ бол яг уу найз нь нэг ийм подкастаас зугатаадаг. Ингээ хэлэхэд бол уужангаа юм ярьдаг. Анх удаа ийм подкастэнд орж үзэж байна. Тэгээд жоохон халаа буруу юм ярих юм бол монголчууд уушлаа. Уушлаа манайхаа уушлаа. За яг манай ингээ чингүүнээ дээр нэг брэнд өгөөдөг тий. Тэрийг өнөөдөр хэлэх байх гэж дээр найдаж байна. За жоохон байж байгаа та. Жоохон байж байгаа та. За. За cheers. За ингээ 2025 онд нь сайн сайхан эрүүл энхийг хүсэн ирээё. Баярлалаа чамд. Үзэгч та бүхэндээ ч бас. За сайн байцгаана уу? Намайг Зөрөгтбаатарын Чингүн гэдэг AKA Ямакаси гэдэг бүжигчний нэрээр явдаг. Тэгээ би юу гэдэг вэ гэхлээр Солонгост бүжигчин бүжигдэглэгчээр ажилладаг. Болон idol trainer-ийн бол бэлтгэлийг хангадаг байгаа. Тэгээ өдгөө бол энэ ажлаараа бол Солонгост мэргэжлийн түвшинд бүжиглээд 3-4 жил болж байна. Тэгээд ер нь чамгүй болон idol-уудтай хамтарч ажилласан, ажлын уран бүтээлийн ард гарсан. Аялын тоглолтоос ирсэн тий. Амьдралдаа анх удаа аялын тоглолтод бас 24 онд явж үзсэн бас маш том зорилготой хүрсэн байгаа. Тэгээд нэг сараас хойш амралтгүй ажиллаж агаад сая 10 сарын 9 сарын сүүлээр ерөнхийдөө ажил төрөл шийдрээд тэгээд Монголд бас хийх ажил төрлүүд гарч ирээд тэгээд ер нь бол entertainment-аас чөлөө аваад тэгээд 9 сарын сүүл буюу 10 сарын ихээр Монголд ирсэн. За баярлаа. За өнөөдөр ингээд хоёр ингээд хамтдаа талаар тайлж байгаа. Хоолын газартаа бас мөнгө баярлж байна. Хурааны. Ой энэ бичиж байгаа хүмүүс бол чимээг байна. Намаа шоолаад энэ хий. Наа чи манай найруулагч юу? Найруулагч юу? Тимукарё. In the house. Бас миний найз байгаа Солонгост маш олон жил хамт байсан. Бид хоёр хамт амьдардаг байсан манай найз маань нийт төрөлхийн зураглаач хийж байгаа. Тэр найзтай хайртай. Жоох ууцсан чи хайр гараад байна үгүй. Амар хурдаалаад сэтгэлээсээ яваад шиг гэдэг. Оосё. 형님. 안녕하십니까? 저 지금 촬영하고 있어요. 다 나오고 있어요. 무대안경 섹시해요. 오세요. 빨리 오세요. 제가 다 챙겨드릴게요. 오케이 알았어. 네. 자, sorry. Саяхтай ямар амар тохиолдол гоё тарч тээ. Ой манайхан нөгөө нэг маань Солонгосын нөгөө сүүлд маань нөгөө Shiny-гийн Temini янда World Tour явж гисэн байхгүй. Энэ Can't you feel it? Тэрний багийн ах нар тэрний багийн ах нар одоо манайхан Макаод байгаа. Ер нь бол Азийн аялын тоглолтод дуусаад одоо Америк руу ороод дараа нь Европ руу орох юм. Тийм тэгээд эдний нөгөө Сөүлийн хамгийн том аялын тоглолтын дээр би тайзан дээр гарсан болохоор тэгээд ер нь бол манайд хамгийн дотн хүмүүс байгаа. Баяр юм. Харин наваа ингэж байгаа байхгүй эднэр Монголд ирээд амар ад жаргалтай харагдаж байна. Тэгээд ер нь амар тэгж харагдаад байна ерөөсөн харагдаагүй байдалд их гарч ирж байна чи ингээд. Тохиоч. Наа чи угаасаа амар амгалан байдал чи нэг тэгээд ер нь чи Солонгост ирэхгүй юм шүү гэдэг тэгж байгаа гэсэн. Тэнгүүт нь очноо л гэсэн шүү дээ. Тэгээд хаяа санан тэгээд энэ одоо энэ ажиллаж байгаа залуучууд бол бүжигчд. Солонгосын миний хувьд бол амар респект хийдэг бүжигчтэй нэг. Тэрийн work ethic болон яг юмыг амар сэтгэлээс хийдэг нь бол эднэрийн ачаар бас тэр юм зүйлийг сурсан байгаа. Тэгээ энэ жоох хагас роботсон байдалтай шүү дээ. Ер нь Солонгост ямар жоох хагас сэргийх байж юм. Тийм тэр бас жоох Монголд анзаараад тахнаар бол тэр талаар бол одоо байхгүй тий. Байхгүй. Яг гэхдээ байгаа хэсэг байж магадгүй. Ус болгон бас өөрийн гэсэн хувь нэг арга барилтай л ахaltaа ажил. Одоо л анзаарч юм л тий тэрээс. Тэгээ яалчгүй Солонгосын андаа entertainment яаж Монголд харьцуулах тий. Тэгээд төлшгөлтэй харьцуулж яг Солонгос ч нэг мэдээж entertainment-ийн маш тийм төв цогцолцсон ус болохоор дуу хаана энэ тэнд бүжиг хаана тэнд дуу байна.
Тэгээ энэ ч уус K-pop ч одоо дэлхийд амар захиур агалж байгаа болохоор бүжигчд бүгд ажилтайх нь бас жоох худлаа заяа. Тэгэн бол жоох амар тийм болчихсон. Хэдэн сая хүнээс гарч ирж ирсэн юм те. Оо тэгэл солонгоч амар хэдэн гол нь интернэшнл болчиход байна те. Тэгээ энэ дундаас хамгийн гол нандаа ажилтаа байдаг хүмүүсүүд нь хамгийн мундаг бүжигчтэй. Яа тэгвэл албан байгууллага, entertainment-ийн одоо аялал хүмүүс хамгийн мундаг гэсэн бүжигчдэг. Тэгээ мундаг бүжигчин гэдэг чинь андаа ядж хахад зөвхөн сайн бүжигдгээрээ тодорхойлогдохоо болцсон шүү дээ. Солонгосчууд маш олон юм тодорхойлогдсон. Background, адгийн наазах нь хувцлалт, бие авч явж байгаа байдал, хүнтэй харьцаж байгаа байдал солонгос маш чухал. Хэрвээ солонгост одоо бүжиглэж байгаа бол хилтэй ах хэрэгтэй. Тэгээд мэдээж одоо тэр бол дефолт тэр бүжиглдэг бол тэгээд дээрэс нь солонгос вижюалыг амар авч үздэг. Одоо эрэгтэй хүн байх юм бол биендээ яаж анхаарч ин царай зүстэй эмэгтэйчүүд байх юм бол гоо зүйл болчихдог. Гоо зүг энэ тэр анда амар чухал заа. Чи үнэхээр нэг за хамгийн мундаг бүжиглдэг хүнийг 100% гэж авч үзгээ. Чи нэг 60% бүжиглдэг мөртлөө чи бие амар гоё авч явдаг юм бол тэгэл одоо шууд ногооноор ажилладаг. Мань ийм гүзээтэй бол яг юм гайгүй л шүү. Тэгээ миний найзд бол нуруу жоохон чухал. Үнэ. Одоо ингээд бид ингээд найзууд дундаа ингээд гараад ингээд жоохон жижигхэн хөөрхөн ингээд пари маань ихээр манай ингээд чимгүү маш гоё брэнд хөлдөг тий. Тулгалтын өрөө юу? Тий, тулгалтын өрөө. Ер нь бол солонгосч нөгөө тулгахтай бол жан гэж тулгадаг жан. Жан гэдэг нь болохоор ерөнхийдөө дандаа энэ хундаг хооронд цохолж байгаа чимээг нь бол хэлдэг байхгүй. Тэгээ ингээд жан гэж тулгадаг. Тэгээд ингээд ууж байгаа амар хайперчсэн гин чимээг байсан. Жан гэдэг юм бол надад амар өөдрөгтэй санагдаад. Тэгээд ер нь бас манай жоох юм мелоди нэмээд тэрэндээ. Тэгээд яг зарим хүмүүс сонсохны бол ямар гомо сонсох юм бэ гэж хэлдэг л дээ. Гэхдээ тэр бол надад хамаагүй. Надад амар гоё. Надад бас таалагддаг. Тийм өрөө байдаг. Манай одоо скватцийнхан болон манай ойр дотны найзд бол жоохон дуртай юм дээ. Дуртай. Тэгээ ингээ ууж ууж гин тэр өрөө явtiin. За явах уу. За. За. Нэг хоёрын дөрөв. Жанжаны. Яг би ингээ нэг юм ингээ жоохон давслаад ирчихээ. Жанжаны гэж хэлэх юм бол бидний ингээ тийм ууж байгаа vibe, ууж байгаа бүх зүйл 2x болдог. Намайг тэрийг хэлхийг хүлээдэг тийм бүр ингэ. Би яг мөчийг бас хүлээдэг байж байгаа. Үрждэг. Тэр байдал маань бас гоё те. Наар сүулт бас нэг уус юмуд одоо бүгдийг ярих гэдэг шиг. Сүулт бас бөөнөр гарч явах нэг надаас нэг одоо хамт байсан найз байгаа шүү дээ бөөнөр. Хингээд энэ бол хэлэхгүй. Бэсэж байгаа л. Хандаа нүүт хизээ хэлэх юм бэ гэдэг. Бэж яа. Бэж. Дахиад нэг шил юм дуусаад дахиад нөгөөдөө хизээ хэлэх юм бэ гэж надаас гуйгаад байгаа байхгүй. Би одоо нэг юу гэж штэ. Одоо нэг гладиатор дээр гарч байгаа юм шиг дайнд оролцох гэдэг максимум шиг тийм hold гэл хүмүүс ирэх сандраал тийм нотлоо хараад. Одоо гэл тэнгүүд боо ойрлоо дөөд шиг хувцаа тайлаа. Жани үргэж гол нандаа тэр аялах байх гэдэг. Жани гэл тэгэл так гэл тулгаад баг. Нэг юм найз чинь ганц бие байгаа л үү? Хүнтэй харьцаж байгаа байлаа. Чи зин юм. Яг юм хэлчихсэн. Газ хараад хэлэхгүй гээл тийчих шат гэдэг. Энэ нэвтрүүлэг нөө энэ асуулт. Би өргөнд онсон байна. Yes. Худлаа. Тийм ээ. Хөөргөжсэн үү? Тийм ганц бай. Салаад 90 жил гаруй болж байна тий. Тэгвэл би ингээд дахиад шууд нэмээд юм асууж. Нэмээ асуу. Давай. За давай юмсгүй. Би одоо эмэгтэй заяа. Чи яг одоо ингээ хоёул ингээ болдчихин заяа. Хоёул би танихгүй. Сохор болзаа шүү. Сохор болзаа. За. Тэг чи ингээ намайг яг одоо намайг найрн заяа. Тэгээ чи яг намайг найрахаас үл яаж найрах байсан? Найрахаа. Хоол ичж явахдаа юу? Тийм. Яг найрн гэж одоо юу байх вэ андаа. Тэр чинь андаа хоолнд өрөөд нөгөө хүн зөвшөөрж байгаа бол ерөнхийдөө тэнд бол найрах процесс явагдсан л гэж ойлгочлаа л та. Тий, ер нь бол тий. Йоо. Тэрийг андаа ингээ нэгэн тал андаа ингээ хоолын талд ингээ одоо яг ингээ хоёлаа нэгээс нэг болцсон байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө тэр эмэгтэй ч бас надаа ингээд сонирхолтой байсан болохоор интернет байсан болохоор л үлдсэн ирсэн гэж бол ойлгож байгаа тийм. Түүнээс ч амар хичээхээр бас муухай байна. Одоо нөгөө нэг би бас нөгөө Монгол бас Багдаа байдаг гэж хата ч юм уу тийм. Багдаа гэж ирэх юм дуудвар 13 жил юм их. Охтуудтай ингээд тийм хаяа ингээд болцсон шүү дээ тийм. Түүнийг амар хичээждэг. Тэр нь бас дургуй. Дургуй тийм. Хитрхийн ингээд амар хичээгээд одоо жишээ нь энгийн би одоо тэр охтыг анх найрж явахдаа ингээд за жишээ нь тийм хувцастай, тийм будалтай хараа надад таалагдсан ба шүү дээ. Тэгэнгүүт яг болцон дээр дуудангууд ингээд over юм хийсэн.
оба гэж ярьдаг солонгосоор. Төсөлжсэнс өөр байна шүү дээ. Төсөөлжсэнс ингээ хитрхийн нүрээ бодож чи хитрхийн ингээ хувцалж мөсгөх юм бол бас тэр бас надад тийм санагддаг гэсэн. Тэгээд за яг найралт бол явагдсан. Эхний шат бол амжилттай. Хоол идэхээр ирсэн байна. Үүнээс цаашаа бол андаа ритм яаж явах бидний шалтгаалж штэ. Тэнгүүд мань ерөнхийдөө бол одоо өмнө нь бол амар ондоо байсан. Хүн тэгээд эрэгтэй хүн андаа ингээ хувьсаал явдаг тий. Одоо ер нь хоолунд ингээ эмэгтэй хүнтэй ингээ орж явахдаа хөвчлэн эмэгтэйгээ ингэж амар их сонсдог. Тэгээд ингээд эмэгтэйтэй хандсан асуултуудыг амар их тавьдаг. Тэгээд амар сайн сонсогч байдаг болсон байлээ. Одоо бас тийм гялцал хийсэн хурдан харилцааг бол бас хийж чадхааргүй жоохон үе болцсон тэгээд хийхийг хүсэхгүй гэсэн. Хүсэхгүйс гадна мань 90 нандаа өмнөх үерхлүүдэд бодох чиртэл богинохон ирж байгаа юм. Айгу Маш serious тий. Serious тий 90 жоох serious л гэж хэлэх юм да. Serious. Эрэгтэй хүн байт тийм талтай яж магадгүй. Урт удааны харилцааг амар хийлүүд үздэг. Тэгээд нөгөө нэг улирлаар сойддаг залуучууд дээ штэ. Найз охиноо. Тэрийг анда байна. Яг өмнө нь бол буруу шаадаг гэсэн заяа. Тийм хүмүүсүүдийг буруу шаадаг гэсэн. Байсан гэхээс наа чин өнгөрсөн цаг талчихлаа. Байсан харин тийм би байсан бохгүй юу? За буцаалаа. Байсан. Бэн тийм залуучдаг амар жигших маягтай хэмэд та. Тийм байжгаад одоо тэгэнгүүт амар сонин атаархдаг болсон. Яаж юм гоё яваад ингэж. Яаж ийм амархан хүн дурлаад тэгэнгүүтлээ тэр харилцаанд болоод тэгээ дахиад ингээ амар хурд явагдаад байна шүү дээ. Тэгэнгүүт ингээ тэрийг ингээ амар амархан хийж чадаад байгаа хүмүүс одоо бол атаархдаг болсон. Өмнө нь бол амар serious байдлаас авч үзэхдээ бол өө энэ стар нэр тийм залуу малуу гэлтэж боддог лээсэн л да. Одоо тэгэнгүүт би өөрөө тэрнийхэн тэр түлхүүрийг хаяа боддог болсон. Тэгээ ер нь яаж ийм хөнгөн байж чаддсан бэ те. Бидэхгүй бол одоо ингээл хүнтэй үрхэл ирэнгүүтлээ баг маш их юм бодоод тэрэндээ бодол ороогдоод тэгсээр ил нөгөө гал нь хурчих жишээ тий. Гэтэ яг үнэхээр яг үерхий гэдэг охин бол цаанаа бол шууд чижээс эрэхтэй хүмүүс мэдчихлээ байлгүй. Анхны харцаар ч юм уу тий. Би бол тэрэнд бол итгэдэг анхны харцаар дуу. Итгэдэг юм уу? Мань бол. Вау. Мань андаа яг үргэж байгаа үрхийг үргэх охин байна гэмүү цаанаас нэг тийм өөр мэдрэмж төрдөг. Ягаад ч юм ингээд маш олон хүн дунд ганцаархнаа юм спотлайтанд туссан юм шарагддаг. Спотлайтанд тий. Дээрээс гэрэл туссан юм шиг. Тэр надад яг тэр юмтай ингээ харах байж тээ. Тэр үнд бол мань над. Бүр өөр мэдээд тийм мэдрэмжэнд байсан болохоор. Тэгээ тийм мэдрэмжэнд ирнэ бол эрэгтэй хүн буюу би бол амар итгэдэг. Тэгээ үнэхээр тийм мэдрэмж бас цөөнгөө тохиолдох гэх надаа. Жилдээ нэг ганц хоёр ч юм уу те. Тэнгүүд үнэхээр тэрэндээ итгээд би бол араас нь бол оол энэ бол хийх бол хийдэг. За Жани. Энэ нэвтрүүлгийн контентны нэр нь Жани болгоё те. Yes. Жани те. Найруулагч. Чи хамгийн анх бүжиглээд яг юунаас болж үзлээ? Бүр яг үнэн гэлээ. За одоо яг ингэ ийм юм за би одоо те би ингэ тэдгээрээ гэдэг та одоо тэгсээ гэдэг ийм юм сонсохгүй. Би бүр яг тэр үнээс болоод би яг ингэ чи сайн би бүр яг ийм сайд тогт яг ингэсэн. Яг ийм real type shit. Яг real type shit. Бэн нанда Орслоо 4-5 хүрэхэд үедээ Орслоо ер нь бүр нүүжсэн. Монголоос уу? Тийм. Вау. За. Мань Оросд 8 жил амьдэрсэн шүү дээ. Оо за. Тийм тэгээд 8 жил амьдэрсэн юм уу? 8 жил амьдэрсэн шүү дээ. Өгөөч юм даханд бүр яг ингэ бүр яасан юм бэ? Үгүй шүү дээ. Тэгээд явж байхад болохоор манай аа болохоор Оросд 8 байдаг гэсэн. Тэгээ манай тэгээд тэр үед манай талигач өвөө Чулуунбат гэдэг өвөө байдаг гэсэн. Манай өвөө болох намайг хардаг. Тэгээ манай өвөө болохоор өөрөө маш мундаг хүн байсан. Орос хэлний орчуулагч буюу Гагарин нисгч Гагарин Монгол ирж байхад тэрний өвлийн орчуулагч хийдэг байсан байсан. Тэгээ манай гэр бүлийн цуснд бол нэг тийм орос школ бол уус байдаг. Би ч гэсэн хүүхэд болох юм бол хүүхдэд орос хэл заана гэж боддог. Хэл сайн сурдаг тийм. Тэгээд өвөө маань өөрөө хөгжим дуунд амар дуртай байсан. Тийм одоо дээр үеийн хамтлагууд байгаа шүү дээ. Бони байна, Аба байна. Тэгээ одоо манай нөгөө нэг модерн толкинг Cherry Lady хоёр ах маань. Тийм тэднийг ингээд амар сонсдог зэ. Тэгснэ тэдний ингээд пянс болон кассет гэж байдаг гэсэн тэр. Тэдний ингээд юм байдаг зэ. Тэгээд Майкл Джексны юм дээр үеийн концертуудын юм бичлүүд байдаг гэсэн. За. Тийм тэгээд би нөгөө нэг гэртээ ганцаархнаа байж чаддгүй хөхтэйсэн тэр үед ганцаархнаа байх ингээд айгаад юм. Тэгээд нэг удаа ингээд өвөө гарах ажилтаа болоод тэгээд намаа ингээд ганцаархнаа байх юм бол юм болчихгүй тэгээд надаа ингээд Бирстокон дээрээ кассет тавьдаг тоглоулах чихгүй. Тэрэн дээр ингээд Майкл Джексон тоглолтыг ингээд 2 цагийн тоглолтыг тавьж өгөхтлээ явсаахгүй. Тэгээд сууг үзэх хэлсэн. Тэгээд байж агаад ажиллаа хийчихэд ороод ирсэн чи би яг сууж исэн байралтаа сууж лээс гэж байгаа.
Оо. Тоглолтын Тийм. Тэгснэ ингээ би өвөөлөө эргэж харснаа. Өвөө ингээд энэ хүн шиг дуулдаг болмоор ингэж хэлээг байна. Би энэ хүн шиг юм бүжгэлдэг, хөдөлдөг болмоор ингэж харсан. Джексонгийн тэр нь уусаа. Джексонгийн, Майкл Джексонгийн. Тэгээд тэрнээс хойш ер нь Майкл Джексонгийн кассетны тоглолт юм уу те тэрийг байн үздэг. Тэгээд хөдөлгөөний дүүр явах гэж оролдоо. Тэгсээр хагаад ер нь л бүжгийн анх яг юм хайртай мэдрэмжний анх суужсэн. Тэрнээс хойш тэгээд одоо тэгээд яг нь манайх зарим нэг миний бүжгийн дэглэлтийг үзээг бол үзсэн нэг дахиад үзэх юм бол миний бүжгийн дэглэлтэнд бол тийм Джексонгийн бол үндсэн фаундейшн юмуд бол маш их явдаг. Одоо ингээд чимээний бүжгийг харахаар чинь дандаа Джексон мэдэхгүй тий. Тийм. Са. Тэгээд гинт урсаад. Би тэгвэл чамд өөрөөхд өгөх хэрэгцээ. За. Амар тэнэг зөө. Нэгт би дуулмаар байсан байхгүй. Би ингээ урлагаар юм ирсэн. Тэгээд дуулмаар ирсэн чи дуулах потенциал зөө бүр хасах зов. Юу ч байгаагүй зөө. Адилхан. Тэгээд хоёр дахь нь юу байсан гэж? Хоёр дахь нь яг намайг яг тэрэг 100 баттгсан юм чинь. Би краша найрахын тулд бүжгэлдэг. Йоо. Жанжаа. Тааш. Наач бол анда маш олон бүжигчний анда эхлэл. Эхлэр тий. Энэ яг бидний яг суур байгаа шүү маа. Шохорч ирсэн бүсгүүдэд таалахын бол бүжгэлдэг. Чам нэг нууц авьяас гэж байдаг юм. Нууц авьяасаа. Тийм. Бүжиглэхээс өөр шүү. Бүжиглэхээс өөрөө. Тийм. Дуулах шүлэг юм шиг. Хинч харуулж байгаагүй анда бүжгийн хэсэг байгаа анда. Тийм үү? Тийм. Тэрнийх нь дуу нь ямар дуу юм? Дуугүй анда. Дуугүй. За үзэл та. Мэн анда. За манайхаа босоо ингэ Чингүний Yamakasi special performance. Бүжиг үзмээр байгаа юм уу эсвэл миний нууц авьяасыг үзмээр байгаа юм уу? Харин тий. Чин нууц авьяасыг. Альны бүдэр надад. Аль let's go. За бүжгээ эхлээ үзүүлье за. Одоо ингэ манай үнэ заяа. Хамгийн секси in the air. Sexy in the air. Тэр корио тий. Тэр бүжиг хийх маш одоо бүр маш гоё. За ер нь бол би ингээ Чингүний ингээд өнөөдөр ингээ гоё би ингээ таад ингээ зориулаад ингээ бүжилж үзүүлээсэй. Уулахаас өмнө бүжиглэх. Одоо сонгоцоо солиорч өгнө. Яа да. Наад чад өмнө штэ анда. Өмнө юм уу? Хоёрдугаар подкаст нанда. За бүжиглүүлээ гинэ. За. Өнөөдрийн маш онцгой перформансыг үзүүлэхээр Yamakasi тайсан дээр Yamakasi let's go. Hey. Hey. Oh! 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 Йоо. Тэг ингээ хамт алхахтаа андаа. Яаж хэлэх юм бэ? Баруун сэлж алхах заяа. За. Ингээ баруун наранд. 1 2 3 4 гээд алхана. За. Тэгээ 4 зүүн үл таарж байгаа штэ. За. Зүүн үл тарангууд баруун үл тойрч эргүүлээд буцаад 1 2 3 4 Let's go. Tell me. За 5 6 7 8 and 1 2 3 4 бум бум. Ой, бачаар би минийхтэй хөл зэрэг дахиад Тэгвэл зүүнээс алхана да. Бум бум 5 6 7 8
За. Артны үг нэ. Е. За одоо ингэж үгээ хэлээд магчаанаа тулгаад андаа. Сүүлийнхаа жангаа тулгаад тэгэл тас. Минийха дүүрч. Энэ дүүрчтэй. Энийг андаа 90 болуулаа. Дүүрч гэнэ. Хөөцөн дүүрч гэнэ. Шилтэй дуулах юм уу эсвэл? Ер нь бол андаа хүнд энэ солонгос сууж аялалтай андаа энэ Чи надад хайртай бол дүүргэн гэдэг. тийм андаа ер нь бол тэгтээ андаа тэр чинь хоёр талтай андаа. Тийм үү. Нэг бол хайртай хүндээ сараан манхан буюу хайртай хэмжээгээр аялдаг байхгүй. Тэг ингэ дүүртэн аялалтай. А нэг бол чи зарим нэг газар ингэ тэ согтоох гэдэг дургу хүндээ их аялдаг байхгүй. Хоёр талтай. Тэг хилэн гэсэн юм шүү дээ. Хэлэхгүй л дээ зүгээр ер нь тэг хүн чамд ингэ амар их дүүн аяглаад шүү дээ. Ер нь бол яг стандарт хэмжээ нь бол нэг 60% аялдаг байхгүй эннийхээ. Тэг энэ дээр нэг жоохон нэмэл нэг иймэрдүү. Энэ нь стандарт хэмжээ. А тэгээд энээс илүү их аялаад их юм бол хайртай мүү эсвэл дургу мүү гэж асуудаг байхгүй. Тэг хоёлоо гэсэн магчаа нэмчих юм сүүлийн хэмжээ хэмждэг дүүрч. Энэ нөгөө moment to remember гэдэг тексттэй дүүргэл чи надад хайртай бол. Чи надад үерх юм бол бүгдийг ногддог. Чи надад үерх юм бол чи надтай үерхмээр бол үерхмээр байвал энийг бүгдийг нуугаарай гэдэг. Энийг бүгдийг нуух юм бол надтай үерх шүү дээ. Чи надад ингэ өгдөө. Тэгээ хэлэвдэн. Би ч солонгосоор хэлье заяа. За. Я 자기야. 이거 잡아라. 베르지 익숙한데. 베르지. 베르지. 이거 다 마시면 나랑 사귄다. бүгдийг нуух юм бол надтай үерхэн шүү гэсэн байна. 뭐야? 아무게 맞아 이거요. 에이, 아무 어떻게 하지? 야나. Подкастны нэр нь юу юм бэ? Тэгэхээр нэрийг ч мэдэхгүй явчихтэй. Би ингэ нэрээ өрөөсө бодож олоогүй байхгүй юу? Тийм. Хэрвээ чи нэр одоо нэр өмөрөөл ямар нэр өгөө гэж чинь ер нь? Мань нөө. Подкаст гэдэг ер нь бол подкаст биш шүү. Контентны нэр үү? За төгөлийг аялж байгаа. Нэр өгөх гээд байна. Надаас ямар нэр өмөрийг сонсомоор шүү дээ. За би чинь хэлэх гээд шүү дээ. Тэг жихнээсээ тэр нэрээр яа. За тийм ихтэй жишээ бодож байгаа тал. Харин жихнээсээ. За эхлээд андаа тулгая. Юу лээ? Жани. Мач бодсон нэр андаа. За. Жани. За уугаар манай контент маань нэр заавал тийм ч авах амгаас. жихнээсээ. Зүгээр андаа. Жани байж болно. Ханжан байж болно. Нэг ундаг гэсэн үг андаа. Эсвэл зүгээр жанжан байж болно. Жанжаны гоё наа. Жанжаны ялангуяа бид яаж бичих гээд байна. 24 онд жанжаны жоо англи. 24 онд маш ийм шин үг болж ирсэн байхгүй. Тэгээ өнөөдрийнхөө ерөнхийдөө ингээд контентын нэрийг Жани гэдэг нэрээр явах шийдлээ маань. Өнөөдрийн маань Жанигийн дугаарт маань бүжигчин Ямакаси, бидний найз, бидний дотны найз, Чингүн. Би ингээ төрөө нэхний дугаар гэсэн шүү дээ. Энэ юу гэсэн Чэ үсэг гэ. Тэгээд үзүүлээд ирсэн. Энэ юу гэсэн Ямакаси. За. Өнөөдрийн маань дугаарт орсон Чингүндээ баярлаа. За. Дуртай яа. Always. Let's go. Дараагийн дугаараар уулзлаа. Бай. За баярлалаа.